Энэ иргэн дэлхийн хамгийн сайхан ажил хэмээх тэмцээнд төрүүлсэн ялагч мэт харагдана. Олон нийтийн өмнө гарах бүртээ эцэг эхийнх нь зөвхөн тэрэнд зориулж босгосон эх орны ололт дэвшилтийг анх удаа үзэж байгаа юм шиг гайхан шагшина. Энэ улсад тэрэнд оролцохгүй зүйл гэж үгүй. Пекинян хотын шинэ барилгад зочлох. Умард Солонгосын залуу сэлэгчдийг авран хамгаалж, удахгүй тэрний дэглэмийн хүнсний дэлгүүрээр худалдаалах жигнэмийг амтлах. Улсын фермд дахианы дэгдэхээ хэр өсөж байгааг шалгах. Улсынхаа өсчний салоонуудад зөвлөгөө өгөх гэх мэт. Их ажлын дараач тэрэнд нийслэл хотынхоо хүүхдийн паркын шинэ тоглоомонд суух цаг гарна. Энэ хүүгийн гайхмаар аимшигтай дүрс бичлэгүүд нь энэ залуу эрийн талаар мэдээлэл олж авах цор ганц их сурвалж. Цөмийн зэвсэг атгсан ир. Ким Жон Ун ярилцлага өгдөггүй учраас тэрнийг хамгийн сайн мэддэг хүмүүстэй уулзаж энэ хүний тухай тодорхой ойлголттой болохыг хүссэн юм. Ким Жон Ун зөвшөөрлгүй намтар Антони Дуфорийн кино. Бидний аялал Альфи нурууны зүрх Швейцарын холбооны улсын нийслэл Берн хотоос эхэллээ. Хэлийн чандад амьдардаг умард Солонгосын иргэд энд хамгийн олноороо оршин суудаг. Энэ хачирхалтай хүмүүс эрен сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын анхаарлыг татжээ. Түүхийн үднэс тайлбарлаж болно. Швейцар бол дундын баримтлагч орн юм. Женев дэх нэгдсэн үндэсний байгууллага тэргүүтээ бусад олон улсын байгууллагын гишүүн. Хойд солонгосчууд Швейцартай эртнээс холбоотой байсан. Амьдралын чанар хүний хувийн нууцыг хөндлөдөг учраас алдартай олон хүн үр хүүхэдтэй боловсрол эзэмшүүлэх гэж Швейцар руу явуулсан байдаг. Тийм ч учраас Ким Жон Ил хүүхдүүдээ Швейцарт сургасан байхаа гэж бодож байна. Kim Jong-il a placé ses enfants en Suisse. Швейцарын албан бичгүүдийг судлах зурд ноён Пак гэгч гарч иржээ. 1992 онд умард Солонгосын элчин сайдын яам энэ хүнд виз олгохыг хүссэн байна. Визийн мэдүүлэгт Чол, Хун, Ми Ян гэсэн 3 хүүхдийн нэр хавсаргажээ. Нэрнүүд нь дистаралтай, төрсөн өдрүүд нь адилхан байгаа юм. Үүн дээр ноён Пакийн хүүхдүүд умард Солонгосын дарангуулагч Ким Жон Илийнх байлаа. Би хүүхдүүд энд ирснийг тэдний жинхэнэ нэр хэн болохыг мэдсэн. Швейцарын албаныхан энийг тогтоогоогүй бүр давуу тал гэж үзсэн шүү. Яагаад? Тэр оронтой холбоотой байх гэж. Тухайн үед дэлхийн бусад бүх улсаас холбоогоо тасалсан байсан юм. Энэ хачирхалтай гэр бүл Берн хотын орон сууцны хорооллын зах дах элчин сайдын яамд жил амьдарчээ. Ууган хүү Чол нь ойролцоох олон улсын сургуульд бизнесмен, улс төрчдийн хүүхдүүдтэй хамт суралцах болов. Тэрний дүү Хун хотынхоо төрийн сургуульд элсжээ. Ангийнхантайгаа германаар ярьдаг байсан. Хүндхэн хэдэн сарын дараа Хун сургуульдаа хэдэн найзтай болж чадсан бөгөөд сургуульдаа дассан байна. Хөвгүүдийн сурлагын амжилт хэв юм байсан. Заримдаа дунлах нь ихэнхдээ сайн. Тэр хүү спортод их сонирхолтой. Нэн ялангуяа сагсан бөмбөгт илүү их дуртай байсан. Тоглоомондоо хорхойсон бас сайн ч тоглодог байсан. Энэ үед Пакийн гэр бүл сургуультай ойрхон орон сууцнд нүүж оржээ. Зочид хүлээж авдаггүй байсан. Хотын үл хөдлөх хөрөнгийн биржээс авсан эдгээр зурагт дундаж амьдралтай энгийн гэр бүлийн сууц байсан.
Энд амьдрах нь хүүхдүүдэд найз нөхөдтэй байж, энгийн сайхан амьдрах боломж олгож байлаа. Тэдний сургууль дэх хэдэнтэй Швейцарын ардчлалын тухай хичээл оржээ. Тийм ээ, тэр найзуудтай болсон. Заримдаа найзуудаа гэртээ урьж Game Boy тоглодог байсан. Бас бид Ким Жон Ун хөршийнхөө хүүхдүүдтэй зөвхөн ангийнхантайгаа биш, орой бүр сагсан бөмбөг тоглодог байсныг мэднэ. Тэр бас үеийнхээ бүх хүүхдийн адилаар л хөөрхөн ааштай байсан л да. Voilà, comme tous les enfants de cet âge-là. Бидэнд байгаа Пак Хуны зураг Ким Жон Уны зургуудаас эрс ялгаатай байгаа юм. Хүүхэд насаа Швейцарт өнгөрүүлсэн хүү мөн гэдгийг нь яаж батлах вэ? Энэ салбарын мэрэгжилтнүүд хоёр зургийг харьцуулжээ. Нүүрэн дэх зай, чих, шүдийг нь харахад ямар ч эргэлзээ төрөхгүй. Түүнчлэн Швейцарын нууц албаныханд өөр нэг баталгаа байгаа юм. Умар Солонгосын иргэн Ху Ёнхи гэх эмэгтэй. Швейцарт үе хувийн онгоцоор ирдэг байжээ. Швейцарын тагнуулынхан энэ эмэгтэйг үнэтэй металл нууцаар оруулж ирдэг гэж сэжиглэж байсан юм. Гэтэл бодит үннээс хол таамаг байжээ. Тэр ирэхээр ихэнхдээ 2, 3, ихтэй 4 сар болдог байсан. Бас тэдэнтэй хамтдаа нэг байшинд амьдарч байсан юм. Бас тэр Европын орнуудын нийслэл хотуудад очиж дэлгүүр хийдэг байсан. Гэр бүлийн том цуглалд, уулзалт болдог тухайч надад мэдээлэл ирсэн л дээ. Нэг удаа эднийх зочид буудлын бүхэл бүтэн жигүүрийг түрээслэж гэр бүлээрээ амарч байсан юм. 90-ад оны үед Ким Чон Ирийн хувийн амьдралыг улсын нууцад тооцдог байлаа. Хинч тэрний 3 эхнэр, 4 хүүхдийн тухай мэддэггүй байсан. Тэрний эрүүл мэнд муудаж эхлэхэд Умар Солонгосын дараагийн удирдагч хэмбэ гэдэгт хөршүүд нь зовниж эхлэв. Ким Чон Ир гэнэт алга болвол юу болох вэ? Гэвч Кимийн гэр бүл залгамжлагчийн тухай эртнээс тэдний дунд яригдж байсан. Солонгосын уламжлал ёсоор ууган хүү Ким Жон Нам эцгээ заламжлах нь тодорхой байв. Учир нь Ким Чин ирж эцгээсээ ирэх мэдлийг өвлөж авсан билээ. Харамсалтай нь Ким Жон Нам олон алдаа дутагдaltaан дээр Токиод хуурамч паспорттай явж байхдаа баривчлагдж байжээ. Тэр гэр бүлийнхэнтэйг Диснейленд орохоор явж байсан. Швейцарт боловсрол эзэмшсэн 2 дахь хүү Ким Жон Чолыгоо эцэг нь хэтэрхий зөөлөн эмэгтэйлэг гэж үздэг байсан. Ким Чон Ун бол хамгийн бага хүү төдөг. Ким Чин Ирийн хамгийн хайртай Ко Ёнхигийн төрүүлсэн хүү юм. Ко Ёнхи хүүдээ төрийн жолоо атгуулахад их нөлөөлсөн. Ууган хүү Ким Жон Нам улсдаа өндөр албан тушаал хашдаг. Өгөгдөл боловсруулах улсын төвчөөний дарга байсан юм. Бүх харилцаа холбоогоор мэрэгчилсэн. Ким Чон Ун төрийн эрхийг авахд Жон Нам эвгүй байдалд орж улсдаа амьдрах аргагүй болж байсан. Хоёрын 11 оны 12 дугаар сарын 17-нд Умар Солонгос тэр хаяараа гашуудлаа. 21-р зууны гялалтсан хүү Ким Чин Ир хэдхэн хоногийн өмнө таалал төгссөн байна. Үзэл сурталын машин оршуулгын ажлыг ингэж зохиож. Оршуулгын ёслол мөн отгон хүү угсаа залгамжлалыг эхлүүлсэн юм. Умар Солонгос төдийгүй дэлхий дахин хүүг халаа авна гэдгийг жилийн өмнө мэдсэн байлаа. Виктор Ча үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн асан. Ким Чин Ир удирдагч болохоос өмнө нэлээд удаан бараг 10 жил төрийн өндөр дээд албан тушаал хашсан байдаг. Ким Чон Ун миний бодлоор гинтэл гарч ирсэн. Үзэл сурталын машин л тэрнийг олон жилийн өмнөөс бэлтгэж байсан мэтээр үлгэр зохиож байна. Гэхдээ үнэндээ тийм биш.
Эцэг нь анх удаа цус харах үед л ээлж халааны талаар анх бодож эхэлцгээсэн. Тэгээд л гинэд нас барсан учраас залуу өдөрдөгч энэ бүхэнд бэлэн биш байсан. Дэрнийг дараагийн өдөрдөгч болгоно гэсэн төлөвлөгөө байсан ч 5-аас 10 жилийн дараа гэж төлөвлөж байсан байх. Энэ нь илэрхий байсан. Оршуулга бие авч яваа байдал зэргээс нь шоконд орчихсон. Энэ бүхэнд бэлэн биш байгаа нь л харагдсан. Ким Жонг Уны асуудал аль хэдийн эхэлсэн байлаа. Эцгийнхээ авсны дэргэд яваа хөгшин генералууд залуу өдөрдөгчийг хэрхэн үнэлсэн бол? Тэрний өвөө Ким Ир Сен дэлхийн дайны үеэр Японыг эсэргүүцсэн партизануудын армийг удирдах төрийн эрхийг гартаа авсан. Харин Ким Чен Ир эцгийнхээ дэргэд 15 жил улсын удирдах алба хашсан. Тэгээд 50 гаруй наснда төрийн эрхийг авсан юм. Харин Ким Жонг Ун ямар ч туршлагагүй ямар ч нэр хүндгүй байлаа. Тиймээс төрийн эрхэнд байгаа гэдгийг мэдрүүлэхийн тулд тэрээр араатан мэд устгал эхлүүлсэн билээ. Энэ дэглэмийг бүхэл өдөн шинэ үе удирдах учиртай. Өнөөдөр Ким Жонг Ун бага насандаа аимшигт өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүстэй холбогдох хэрэгтэй. Учир нь өмнөх хоёр дэглэмийн үеийн элитүүд өдөрдөгч нартай холбогдоход их төвөгтэй л дөө. Ашиг сонирхлын зөрүүтэй энэ дэглэмийг тэр айдсаар дамжуулан удирдах байна. Зөвхөн айдсаар дамжуулан удирдах байгаа. Миний бодлоор гол асуудал нь дотор байгаа. Учир нь нэг илэрхий зүйл юу вэ гэхээр Ким Жонг Ун төрийн эрхэнд гарсны дараа тэр бизнесийн удирдлагууд улс төрийн хүчин, цэрэг айрам зэрэг аавынхаа үүсгэсэн цэрэг айрам төвтэй бодлогыг нам төвтэй болгосон. Ингэж нам айрам хоёрыг тэнцвэржүүлсэн гэхэд болно. Эцгийнх нь оршуулгын ёслолын үеэр Ким Жонг Уны хойно алхаж явсан генералууд одоо бүгд байх. Хэн нь ч үлдээгүй. Тэр л энэ бүлгийг арчиж хаяад шинийг байгуулсан гэдгийг тодорхой юм. Энэ устгалын хамгийн ихний хохирогч нь оршуулгын үеэр яг ард нь явж байлаа. Авгах Жан Сон Тэк Ким Чен Ирийн дүүтэй гэрэлжээ. 1970-ад оноос гэрлэлтээр Кимийн гэр бүлийн нэг болсон. Энэ эрхэм төрийн төвд байсан. Тэрний ах нар нь хүчрэх генералууд байсан төдийгүй тэр өөрөө ч зэвсэг хүчин эдийн засгийн өндөр дээд алба хашж байлаа. Ким Чен Ирийн биеийн байдал ноцтой болж ирэхэд тэрнийг залгамжлагч болж болох хүмүүсийн жигсаалтад оруулсан байсан юм. Дарангуулагчийн баг хүүгийн дээр төрийн эрхийг гартаа аваад 2 жил болсны дараа авга ахыгаа холдуулахар шийджээ. Тэрнийг хамгийн дотны хамаатнуудын хамт цаазлав. Бидний хувьд Жан Сон Тэк хүчтэй хүн байсан. Би хамт ажиллаж байсан. Тэр хөгжилтэй хамт ажиллагсадаа сайн ханддаг. Биднийг халамжилж шаргуу ажилладаг байсан. Дэрнийг баривчилж удалгүй цаазалсан тухай мэдээ. Энэ улсыг судалдаг бидний хувьд яа харахгүй гинтих байсан. Хамгийн гинтих нь яагаад тэрнийг цаазалсан тухай бичгээр тайлбар хийсэн явдал вэ? Өмнө нь умар Солонгост ийм юмыг маш чимээгүй хийдэг байсан. Машины усал өвчин зэргээр халахлж тайлбар өгдөг байсан. Ингэснээр умар Солонгосын эмзэг газрыг ил болгосон. Шүүх байгууллагаас Жан Сон Тэкийг төрийн эрхийг булааж авахыг завдсан гэж буруутгав. Өнгөрсөн үеийн төрийн аппаратыг өөрчлөх оролдлого гэж болно. Мөн тэрнийг их нэртэй өмнөж бус нөхөр, авилагч, коммунист гэж буруутгасан юм. Мөн залуу охтод дуртай байсныг нь төрийн хэвлэлд нийтүүлжээ. Ким Ён Сон багш
이것이 상징하는 것은 Жансон Тэкийг нийтэд ил заазалсан нь дэглэмийн хувьд ихээхэн аюултай. Умард Солонгос бол их ёслон шалтай улс. Бисээ хүндлэн ялангуяа төрөл төрөх ёстой. Өөрийн ав гарахыг хөнөөнө гэдэг Ким Жон Уныг гэлсэн ард түмний үнэнч байдал нөлөөлсөн. Эрх мэдэлд нь ч аюултай. Миний бодлоор умардын удирдагчид одоо Ким Жон Уныг төдийлөн хүндэхгүй. Өв залгамжлалаа амжилтад хүрэхийн тулд Ким Жон Un айдас хүйдэс ашиглаж дэглэмийнхээ хөгшин удирдагчдад нөлөөлөх болов. Дараа нь тэр бүх чухал албан тушаалуудад мөн өөрийнхөө дэргэд үнэнч байдлаа харуулж чадсан хүмүүсийг тавьжээ. Хурандаа Дэвид Максвелл Америк Солонгосын цэргийн өвсдийн стратегийн удирдагч Вашингтон DC Америк нэгдсэн улс. Миний бодлоор Ким Жон Un бол удирдагч. Тэр хэн нэгний утсан хүүхэлтэй биш. Энэ тогтолцоо зөвхөн нэг хүний удирдлагад байхаар бүтээгдсэн. Тиймээс хүн бүр амьд үлдэхийн тулд тэрэнд үнж гэдгээ батлах ёстой болсон. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод 20 сая хүн амьдардаг. 20 сая хүн Ким Жон Un шиг өөрийнхөө хүчээр амьдарч байна. Гэхдээ сайн харвал энэ хот тэр чигтээ дайнд бэлэн харагдав. Хотын армийнхан Сөүл хотыг бүх зүйлд бэлтгэжээ. Умардын талаас ямар нэг дайралт ирсэн тохиолдолд хотын доорх метроны буудал хоригдох байрлуулах юм. Метроны буудлуудад маш олон тооны угаарын маск байгааг оршин суугчид нь бараг анзаархаа болжээ. Би энэ дайнаас айхгүй. Цэргийн албаа хаачихсан. Харин цөмийн зэвсгэл миний санааг их зовоодог доо. Тэр хүн яах гэж цөмийн зэвсэг бүтээснийг ойлгодгүй. Биднийг сүрдүүлэх гэж үү? Эсвэл айлгах гэж үү? Бидэнтэй хамаагүй байхаа зөвхөн тэр хүн нэрээ дуусгах гэж л тэгсэн байх. Дайнаас бол айхгүй байна. Цөмийн зэвсэг нь амьд үлдэх арга юм уу да? Умард Солонгосын хил эндээс ердөө 30 км. Харин энэ бол хоёр улсын дундах цэрэг зэвсэггүй бүс бөгөөд 2 км өргөн энэ бүсийн хоёр талд олон зуун мянган цэргүүд байршижээ. Их бууны сум хүрхүйц газар. Өмнөдийн цэргүүдэд умардын жижиг тосгонууд харагддаг байна. Эцгээсээ ялгаатай нь Ким Жон Un Сөүлийн хувьд хамгийн том аюул занал болсон. Умардын цэргүүдийн байршлыг биечлэн шалгажээ. Ким Жон Уны 90 үе эхлээд бусдаасаа ялгаатай гэдгийг мэдэгдсэн. Тэр Ким Чен Ирээс илүү дайсагнсан байдал үзүүлж байна. Тэрний цэрэг армийн бодлогын хамгийн том илэрлэл нь энэ юм. Бүх зүйл нь ил байдаг. Тэр нуухыг оролдохчгүй байна. Тэр өмнөд Солонгостой тулгарч болзошгүй нөхцөл байдалд бэлтгэлтэй байхыг чухалчлан онцлон тэмдэглэж байсан. Зэвсэгт хүчнийхээ дайны үеийн бэлэн байдлыг нэмэгдүүлж байгаа нь умард солонгосчуудын оролцож байгаа цэргийн бэлтгэл сургуультаас харагдаж байна. Ким Жон Un умард солонгосын үзэл сурталын машинд аавыгаа нас барахаас жилийн өмнө анх хөл тавьсан. Тэрэнд 4 одтой генерал цал олгосон нь эрх мэдэлд хүрэхийг нь илтгэлж байлаа. Умард Солонгост эрх мэдэл гэдэг цэргийн эрх мэдлийг хэлдэг үлээ. Миний бодлоор тэр ихтэй л 6 сар улсынхаа цэргийн академид сурсан баг. Тэгээд цолтой улсан. Мэдээж тэрний тухай үлгэрт Ким Жон Un чосун хөлгийн сүрлийг төлөвлөсөн. Газар доогуур буужин харвсан гэж ярьдаг. Би харин тэрний цэрэг армийн туршлага хангалттай биш ч албаар үлгэр зохиож байна гэж боддог юм.
Тэрэнд 4-5 хошуутай генерал цол олгосон. Ард түмний ассамбль нь энийг шилжилт гэж тайлбарласан. Үзэл суртлын машин тэрнийг зэвсгийн мэрэгжилтэн гэж түгээдэг. Тэрнийг тойрсон шидэт үлгэрт мөн агуу дайчин, агуу цэргийн зүтгэлтэн гэдэг. Би юунд итгэж байна вэ гэхээр умардын арим ямар ч туршлагагүй залуухан хүд генерал цол өгсөнд дургүйцэж байгаа. Тэр улсын армийн дээд тушаалтан ямар ч туршлагагүй хүн байна. Тэр ямар ч туршлагагүй хүн юм. Умар золонгосын арим 1 сая ирчүүд 6 сая нөөцний дайчдаас бүрддэг. Цэрэг армийн нэгж тасаг бүр өдөр болгон агуу удирдагчдаа талархаж бүхнээ зориулдаг. Армийн мянган танк олон зуун нисэх онгоцуудыг зөвлөлтийн үеийн Москвагаас өвлөн авчээ. Жозеф Д. Трани элчин сая тагнуулын төв газрын Аз дахь салбарын захирал асан Вашингтон ДС. Пекинян хэлээсээ 80 миль зэвсэггүйжүүлсэн бүсээс 20 милийн зайд оршдог учраас орчин үеийн дэвшилтэд зэвсэг хэрэггүй. Зөвхөн цэргийн хүч байхад л болно. Алсын зайнаас пуужин харвлаа гихтэл цаг 30 минутын дотор л гамшиг үүсч болно. Гэхдээ бас нөгөө талтайгаа адилхан зүйл бий. Цүмийн бус баазуудыг нь харъя. Цүмийн бус зэвсгийг харъя. Бид хувьдаа гол зорилго нь пуужин цүмийн хөтөлбөрөө гэж үздэг. Бусад чадвар нь юу байна гэхэд сайбер хүч чадал ихтэй. Цаашлбал үе олноор нь хөнөөх зэвсгүүд байна уу? Байна. Цүмийн зэвсэг биш гэхэд биологийн зэвсэг, химийн зэвсгүүд. Миний бодлоор энэ салбартаа засгийн газар нь хэд их хөрөнгө оруулж, цүмийн бус салбар, цүмийн бус чадвараа сайжруулахад их хөрөнгө оруулсан байна. Бид умар золонгосыг харж байх ёстой. Ингүүл үр дүнтэй. Умар золонгос цүмийн зэвсэгтэй шүү дээ. Тэгээд бас хөтөлбөрөө улам боловсронгуй болгож байна. Цүмийн зэвсэг хийхийн тулд уран баяжуулсаар л байна. Тэдэнд пуужингийн систем ч бий. Туршилт хийсэн, эргэлзээгүй чадсан. Тэв дамнаж байгаа онох баллистик пуужинтай. Тэр нь бүр зөөвөрлөх боломжтой. Ингэхээр байны цар хүрээ өргөн гэсэн үг. Тэгэхээр умар золонгосын цүмийн хөтөлбөр, пуужингийн хөтөлбөр амжилттай. Энэ материалуудаа худалдах ажил нь ч цэцэглэж байна. Ким Чен Ирийн цөмийн хөтөлбөр нь тэрний байгуулсан гавьяа байлаа. Харин тэрний хүн энэ хөтөлбөрийг үргэлжлүүлж, бүр хөгжлийг хурдсахаар шийджээ. Тэд зөвхөн дайснаа дарахад энийг ашиглахыг зориогүй. Цөмийн бөмбөгт умард солонгосчууд ухаангүй дурласан. Олон улсын дургүйцлийг үл харгалзан энэ төсөлд их хэмжээний хөрөнгө цутгасан юм. Пхеньяны хувьд цөмийн бөмбөг эзэмшин гэдэг энэ дэглэмийг цаашид оршин байх ганц арга гэж үзжээ. Энэ бүхэн умардын хамгийн том дайсан Америк нэгдсэн улсад зориулагджээ. Хоёр тал 1950-ад онд дайны байдалтай байсан юм. Вашингтон нь супер хүч болон Азийн жижиг улс хоорондоо ямар холбоотой байхыг сайтар ойлгож байлаа. Солонгосын дайны дурсгалын хөшөөнө цагаан ордноос хэдхэн байшингийн зайтай байдаг билээ. 1953 онд гал зогсоосноос хойш Америкийн засгийн газар Солонгосын хямралыг ойроос ажиглаж иржээ. 30 мянган цэрэг өнөөдрийг хүртэл зэвсэггүйжүүлсэн бүсийн өмнө талд байршсаар байна. Хямралыг хэрхэн удирдах талаар бодлогыг тогтмол шинжлэн үнэлдэг байна. Энэ хүч чадлыг Пхеньян оршин тогтнолт нь занал хийлж байгаа шууд аюул гэж үнэлжээ. Миний бодлоор тэд Чача яаж дууссан? Тэд Каддафи яаж дууссан? Саддам яаж үгүй болсон? Тэр бүх явдлаас имэж байгаа.
Энэ бүх удирдагч нар цөмийн зэвсэггүй учраас ялагдаж Америкийн нэгдсэн улстай тохиролцоо хийсэн. Эсвэл Чаачагийн жишээн дээр ард иргэд нь хяналтыг гартаа авсан. Тэд энэ шиг төгсгөх хүсэхгүй байгаа. Өмнөд Солонгосыг харахтаа тэд өмнөд чиг ирээдүг төсөөлж чаддаггүй. Ардчилсан өмнөдүүд өөрсдийнхөө ерөнхийлөгчийг барьж шоронд хордог. Тэд энийг төсөөлж чадахгүй. Умард Солонгосын хувьд хүн төрлөختний эсрэг үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө хоригдох учиртай гэж бодож байна. Кэт Хьюз Умард Солонгосын үндэсний зөвлөлийн тэргүүн Вашингтон ДС-д. Умардын зорилго бол Умардад үүссэн нөхцөл байдлыг ил харах. Ингэснээр дэлхийн ямар ч улс Умард руу халдаж зүрхлэхгүй байх ёстой. Дэлхийн хэвлэлүүд өнөөдөр сонирхолтой асуултыг гаргаж тавиад байна. Умардын пуучин Аляскад хүрэх үү? Калифорнид хүрэх үү гэх мэтээр. Бодит байдал дээр Умард Солонгост өнөөдөр үе олноор нь хөнөөх зэвсгийг дэлхийн хаанч хүргэх бололцоо нь бүрэн байна. Худалдааны компаниар дамжуулж, нисгэгчдэрээ дамжуулж, өндөр боловсрсон далайн тээврийн сүлжээгээр тиймээс Умард Солонгос дэлхийн хаанч хүрч дайралт хийх хүчтэй. Умард Солонгос аль хэдийн цөмийн занлахийлэгч болсон. Түүнчлэн энэ улс дэлхийн хаанч байхгүй цахим дайныг хэлтстэй. Жишээлхэд тэд өмнөд Солонгосын санхүүгийн байгууллага Ким Жон Уныг илгэлсэн инэдмэн кино хийсэн Америкийн кино студид цахим халдлага хийж байсан юм. Над шиг олон хүн Умард Солонгостой хэлэлцээр хийж чадсан. Би ч тэдний нэг. Би тэдний хүч чадлыг хүндэлдэг. Харин Умард Солонгосын асуудалд цаг хугацаа төдийлөн зарцуулаагүй хүмүүс наад улс чинь хүмүүсээ ч тэжээж чаддаггүй. Тэжээллэг хоолж байдгүй. Эдийн засгийн хөгжил хэтэрхий бага. Нийтийн хангамж, түгээлтийн систем нь үр дүнгүй. Умардыг өмнөд Солонгостой харьцуулбал өмнөд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэг хүнд оногдох баялаг зэрэг нь өндөр. 1960-аад онд өндөр түвшинд байснаас хойш Умард Солонгосын эдийн засаг унсаар байгаа гэж хэлдэг. Ингэж ярьдаг. Гэсэн хэдий ч бид тэр улсыг дутуу үнэлж болохгүй. Тэд хүч чадлын уурхайтай. Цөмийн хөтөлбөр нь маш сайн. Хүмүүс өндөр хүчин чадалтай хурилдуур байхгүй учраас уран баяжуулж зэвсэг хийж чадахгүй гэдэг. Гэтэл тэд чадсан. Буужиг хөргөх систем тэд мэдээж чадсан. Цахим халдлага. Тийм ээ, тэд чадсан. Тэд оюун ухаанаа интернетийн системд ч хандуулсан. Ард түмэн нь сайбер технологид анхаарч байна. Шаардлагатай тоног хэрэгсэл, хэрхэн үйлдвэрлэх тухай мэдлэг. Цаашлбал тэд нэг зориулсан юм маш сайн хийж чаддаг. Умард Солонгос хүч чадлаа сайжруулахад бүх оюун ухаанаа зориулж их хэмжээний хөрөнгө хайж байхад бид яаж хөндлөхгүй байж болох вэ? Энэ бол зайлшгүй зүйл. Роберт Карлин тагнуулын ажилтан Умардын цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт Америкийн талаас оролцогч. Умард Солонгосын удирдагч бүр нэг зүйлийг ойлгодог байсан. Өнөөгийн удирдагч сайтар ухамсарласан гэж би бодож байна. Хэрвээ тэд хүчээ сулруулбал Умард Солонгос улсыг дэлхийн том хүчнүүд түүхийн явцад хуучирсан тавилга шиг л хандах болно гэдгийг тэд бүгд мэдэрдэг. Тэднийг үл хүндэт гэж үл тоож авч хэлэлцэхгүй. Тэдэнд анхаарал хандуулах шалтгаангүй болно. Тиймээс удирдагчид нь өөрсдийгөө тоолох зүйлийг л хийж ирсэн. Хүмүүсээ газрын зураг дээрх хард цэг гэж хардаггүй. Бид тэгж харуулах дуртай. Гэтэл энэ бол яг одоо эд боловсрч байгаа. Бүтлгүйтэдгүй 20 сая хүнтэй улс орн юм. Энэ улс яаж игээд оршин тогтносоор байх бөгөөд зүүн өмнөд Азаа доргиодог хүчин хിവэр байна. Гэвч үнэнхээр биелэхэд амаргүй зорилт.
Төрийн жолоог гартаа атгсан хэвэр байхын тулд Ким Жон Ун дайны 2 төлөвлөгөө гаргажээ. Эдгээрийн нэг нь армийн өмнөх дайснууд бөгөөд тэдэнтэй хэлмэгдүүлэлтээр тэмцэв. Залуу удирдагч улс орныхоо ядуурлын тухай нуулгүй ярьж байна. Тэр ард түмний амьдралын стандартыг дээшлүүлэх хүртэл тайван унтахгүй гэж амлаж байлаа. Хүүхэд байхасаа л Ким Жон Ун аавынхаа хувийн Япон тогоочтой ойр дотн байсан бөгөөд өнөөдөр амьдралын нөхөд болцгооч. Кенжи Фужимото Кимийн гэр бүлийн тогооч. Япон тогооч ирээдүйн дарангуулагчийн хамгийн цайлган бодлыг та бидэнтэй хуваалцсанаа. Нэг өдөр бид хоёр удаан ярилцсанаас өмнө оройн 10-11 цагийн үед ярилцаж эхлээд дуусахдаа би цагаа хартал. Бараг өглөөний 5 цаг дугаж байсан. Бид олон зүйлийн талаар ярилцсан. Тэр би Европод амьдарч үзсэн. Азад Японд жолонгуудаа очиж байсан. Дэлгүүрт ямар их хоол хүнс байдаг гэж. Таанч манай улсад тийм биш ээ гэж байсан. Энийг өөрчлөх хэрэгтэй. Дараа нь тэр миний бодлоор хятадын бодлогыг дагвал зөв. Би тэр үгийг нь сонсоод л энэ хүү улсынхаа эдийн засгийн суурийг өөрчилж, чөлөөлж, шинжлэх хүсэлтэй юм байна гэдгийг нь бүрэн ойлгосон юм да. Өдөр бүр үзэл сурталын машин Ким Жон Ун умар солонгосын хөдөө аж ахуй эдийн засагт ихээхэн анхаарал хандуулж байгааг ард түмэндээ таниулж байдаг. Эхэндээ үр дүн сайн байлаа. Ард түмний тоо хэмжээг үлэмж бууруулсан 90 оны өлсгөлөн дууссан мэт байлаа. Одоо санахад 2012 оны 4-р сард тэр ард түмэндээ хандаж анх удаа үг хэлэхэд нь тэрний хамгийн гол зорилгоудын нэг нь ард түмэнд бас дэлхийд дахинд шинэ умар солонгосыг танилцуулахыг хүсэж байгаа нь надад харагдсан. Манай ардын айран бол улсын хамгийн том ураа болох ард түмэндээ туслах үүргийг гүйцэтгэх ёстой. Ардын армийн цэрэг, офицерууд ард түмнийхээ төлөө өөрийн гэр бүлдээ зориулахаас ч илүү хүч чадлаа зориулах учиртай. Манай ард түмэн энэ дэлхийн хамгийн сайхан хүмүүс. Тэд итгэл үнэмшилтэйгээр намаа дэмжиж, олон хүнд сорилттой тулгарч байсан. Миний ард түмэн дахиад хизээч бүсээ чангалах ёсгүй. Ард түмэн социализмын баялгаас бүрэн хүртэх хэрэгтэй. Тэр ирээдүйд анхаарч байна. Тэр өөрийнхөө хүсэж байгаа шиг умар солонгосыг байгуулахыг хүсэж байна. Тэр хүсэл нь мэдээж одоогийнхоос илүү хөгжил цэцэглэлттэй хэдийгээр өмнөд солонгостой хизээч энэ зэрэгцэхгүй боловч өрсөлдөхүйц болгож хөл дээр нь босгох бас дэлхийд дахинд үнэлэгдэх хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хүчтэй аримтай байхад анхаарч байна. Пак Сун Хог дэслэгч умар солонгосын арим. Умар солонгосчууд өмнөх шиг аимшигтай өлсгөлөнгийн байдалд амьдрахаа болсон. Манай улсад өлсгөлөн арилсан. Бид одоо харьцангуй сайн амьдарч байна. Гэвч баян ядуугийн хооронд том ялгаа байсаар байна. Гэхдээ одоо өлсгөлөн байхгүй. Та бүхэн өлсөж өгч байгаа умардуудын хүмүүсийн хэн зургийг нь харсан л. Гэхдээ тэр бол 10-аас 20 жилийн өмнөх явдал шүү дээ. Одоо тийм биш. Яг одоо биднийг ингэж ярьж байхад умар солонгост гайхамшигтай өөрчлөлтүүд өрнөж байна. Ким Жон Ун олон тооны хүнд эх орноо орхиж орохыг зөвшөөрсөн. Тэд бизнесийн суур ухагт хууныг сурахаар явж байгаа. Олон улсын эдийн засгийг судлахаар, бас төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засгаас зах зээлийн эдийн засагт хэрхэн шилжихийг сурахаар. Ийм нөхцөл байдал үүсхийг зөвшөөрсөн гэдэг нь үнэхээр онцлогтой.
Умар солонгосчууд одоо бизнесийн үндсийг судлахаар Сингапур руу явж байна шүү дээ. Умардынхан Хонконг руу явж байна. Вьетнамд очиж байна. Биднийг ингэж ярьж байхад Канадад умардын иргэд олон улсын эдийн засагт суралцахаар хөл тавьж байна. Энэ зэрэгцээ гадаадын хүмүүсийг нэвтрхийг зөвшөөрч байна. Сингапурын иргэд солонгост нэвтэрч бизнесийн талаар хэлэлцэж байна. Энэ бол шинэ ертөнцийн шинэ өдөр. Дэнч учраас ямар ч утгатай, ямар ч үр дагавар гарах талаар яг одоо тодорхойлоход эрт байгаа юм. Бид Пхеньянд умардын хөдөө нутагт амьдарч байгаа хүмүүсийн тухай юу мэдэх вэ гэхээр тэдэнд улсын баялаг зориулагдж байгаа. Хөгжил, орон сууцжуулалт, дэдүүдэц, хүнсний чанар сайжруулах гэсэн чиглэлээр хөдөө аж ахуйн бүс нутагт ургацын хэмжээг сайжруулах үс өөрчлөлт, шинжилэлтүүд хийгдэж байгаа. Яг одоогоор эдгээр өөрчлөлт том биш. Энэ шинжилгээг хэрэгжүүлэхэд оролцож байгаа умард солонгосчууд энэ бүхэн буцаад өөрчлөгднө гэж имэж байгаа юм. Учир нь энэ өөрчлөлтийг дээрээс бүрэн хүлээн зөвшөөрч дэмжээгүй байгаа. Гэхдээ эерэг сайн үр нөлөөг үзүүлж байна. Дэлхийн дайнаас хойш улс төрд төвлөрсөн эдийн засаг Хятадын Дэн Чаопинг улсынхаа эцгийн үүргийг гүйцэтгэсэн хэрнээ бизнес эдийн засгаа чөлөөсөн шиг. Гэхдээ Умар солонгосын ард түмнийхээ оюун бодлыг нууц байгууллагын хүчээр хянах явдал шинэ өндөр түвшинд хүрээд байна. Чөлөөт нээлттэй гих энэ өөрчлөлтийг хичнээн хүн тэсч харах болоо. Гомгон уулын төсөл. Өмнөд Умардын нэгдсэн үйлдвэрлэлийн хот зэрэг жижиг төслүүдээр тэдэнд бэлэн мөнгө орж ирэх бол асуудал биш юм. Эдийн засгаа чөлөөлөхийн тулд чөлөөтэй нээлттэй солилцоо хийгдэх ёстой. Энгүүл энэ улс баян болох талтайч нөгөө талаар улс төрийн хяналтанд занл хийх юм. Азад ийм л байгаа. Эдийн засаг өсч эхлэхэд дундаж давхаргын гэр бүлүүд олон болж улс төрийн эрх чөлөө олгохыг шаардаж эхэлдэг. Бид энэ жишээг Тайванаас мөн өмнөд Солонгосоос ч гэсэн харж болно. Аз твийн түүхэнд ийм жишээ олон байна. Энэ бүхнээс умардынхан айж байгаа. Тийм болохоор л эдийн засгийн шинжилэл хийх талаар томоохон шийдвэрт хүрэхгүй байгаа юм. Залуу удирдагч Швейцарт суралцсан. Баруунд боловсрол эзэмшсэн хүн мөртлөө шүү дээ. Нөгөө талаар баруунд сурсан учраас хэтэрхий нээлттэй болвол ямар аюул дагаж ирэхийг сайн мэдэж байгаа. Ким Жон Уны амьд үлдэх хараг. Эцгийнх нь үед Умард солонгос олон жил өлсгөлөнд нэрвэгдсэн тул Умардын ард түмэнд улс орны ирээдүй гэрэлтэй гэсэн шинэ итгэл найдвар шаардлагатай болжээ. Залуугийн гадаад төр өхөөрдөм царай зэрэг нь Ким Ир Сенийг дуурайжээ. Умард солонгост гудамжинд яваад жаахан хүүхэд ч гэсэн Ким Ир Сенийг хайрладаг. Тэр агуу удирдагч байсан. Тэрний цаг үед хүмүүс хангалттай сайн иддэг, бас ядуу биш байсан. Ким Чен Ирийн үед л манай улс ядуурсан. Тийм болохоор Ким Жон Un аавтайгаа адилгүй. Харин хүн бүхнийг хайрладаг өвөөтгөө адилхан гэдгийг харуулахыг хичээдэг. Тийм болохоор л тэр одоо өвөөтгөө их адилхан болсон. Өвөг эцэг Ким Ир Сен нь Умард солонгос улсын үүсгэн байгуулагч бөгөөд өнөөдөр ч тус улсын мөнхийн ерөнхийлөгч гэсэн тодтголтой билээ. Тэрний цаг үед Кремлийн хязгааргүй тусламжийн ачаа Умард солонгосын бүтээн байгуулалт өмнөдөөс төрүүлж явжээ. Харамсалтай нь зөвлөлт холбоот улс задрахад Пхеньянд ч байдал өөрчлөгдсөн. Эдийн засаг нуран унсан тул Ким Чен Ирийн үед тус улсад өлсгөл нүүрлсэн. Өвөг эцгийнхээ имижийг дахин бүрдүүлснээр Ким Жон Un алдраа дуурсгасан жилүүдийг үдээд байна. Тэр өнгөрсөн үеийн суу алдрыг өнөөдрийн шинэ үеийнхэнтэй холбохыг хүсжээ. Харанхуй хүнд өдрүүд ардулдаж дэлхийн эдийн засгаас суралцуулахаар хүмүүсээ илгээлээ.
Шинэ үеийнхэн удирдагчаа өөрсдийнхөө харж байна. Удирдагч сагсан бөмбөг тоглодог. Боксд дуртай, үзэл суртлын машины томруулдаг шилний өмнө хүртэл ард олонтойгоо байх дуртай удирдагч. Гэтэл Ким Чен Ир ард түмэнтэйгээ гар барихыг ч хүсдэг байжээ. Миний хувьд говийн олон зан чанар нь тэрэнд ааваасаа өөр байхад нь тусалж байна. Ааваасаа илүү нээлттэй. Ядчил хүмүүсийн өмнө нээлттэй байдаг. Ард түмний хувьд тэдний дунд ордог илүү чөлөөтэй. Бас нэг гайхалтай зүйл нь миний хувьд үнэндээ нэлээд хэд юм байна. Нэг жишээ татъя. Тэр ашиглалтанд шинээр орсон орон сууцанд очсон юм. Гэрийн эзэд удирдагч ээлдгээр урьж оруулахад тэр хүмүүстэй хамт газар шалан дээр суусан. Эхнэр нь ч бас дэрэгдэн суугааг харахад бүх солонгос хүний их юм шиг санагддаг. Жишээлхэд Ким Чен Ир ийм зүйл хийнэ гэж төсөөлж чадахгүй. Харин Ким Ир-сен бол ингэх байсан. Ингэх боломжтой. Дараагийнх нь Ким Жон Ун армийнхаа нэг зэгт биечлэн очсон явдал. Эмэгтэйчүүдийн армийн нэг жид очоод явахынхаа өмнө тэр ангийнхантайгаа нэгдсэн зураг авахуулаа зогсохгүй. Ангийн гишүүн залуу бүсгүйчүүд бүртээ хамт зураг авахуулж байсан. Яг л рокот шиг. Хүүхнүүд тэрнийг сугадаад зураг авахуулж байсан. Миний сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Ийм зүйл өмнө нь болж байсан гэж төсөөлж чадахгүй. Төсөөлөх аргагүй нэг зүйл нь Ким Чен Ирийн дуу хоолойг сонсох байлаа. Тэрний цаг үед үзэл суртлын машин хүртэл дуугүй дүрс бичдэг зургуудыг телевизээр цацдаг байжээ. Ким Чен Ир ярьж чаддаггүй байсан. Олны өмнө хизээч ярьж байгаагүй. Би ганц л удаа тэрний хоолойг сонссон. Хаалганы цанаас сонсоход тэр өдөрдөх албан тушаалнуудтай хуралдаж байсан. Тэрний чих хатуу хэл ярианы бэрхшээлтэй байсан. Нөгөө талаараа Ким Жон Ун ярьж байдаг. Тэрнээс ч илүү тэр яг өө шиг ярьдаг. Бүр хоолойных нь өнгөийг хүртэл дуурайдаг. Эхэндээ Ким Ир-сен дахин амиллаач гэсэн яриа гарсан. Гэхдээ энэ бол өвгийнхөө имижийг бүрдүүлэх нэг жүжиг. Манай сүмийн хүчин чадал бол улс орныхоо тусгаар тогтносон байдлыг хамгаалах арга хэрэгсэл юм. Ингэснээр улс төрд тайван байдал, ард иргэдэд аз жаргал авчирдаг. Жанжинсон чөлөө Солонгос радион захирал. Энд үе хоорондын ялгаа гэсэн нэг том зүйл бий. Миний хувьд Ким Жон Ун, Ким Чен Ир нарын стил өөр. Ким Жон Ун гадаадад боловсрал эзэмшсэн учраас олон улсын шалгуур гэж юу байдгийг мэднэ. Тийм болохоор тэр их энгийн байдаг. Харин Ким Чен Ир ямар олон их нэртэй байлаа. Тэр гэр бүлээ нууж, ялангуяа хүүгүүдэд нууцлдаг байсан. Ким Жон Ун эцэгтэйгээ адилгүй. Тиймээс миний хувьд тэр ерөнхийлөгчийн хувьд энгийн даруу байхыг эрхэмлэж байгаа. Би ингэж бодож байна. So I think he's trying to demonstrate that he has a relatively normal presidential style. Ийм баялаг түүхтэй гэр бүлийн хүү яаж энгийн номхон байх вүлээ? Ким Жон Ун гэр бүлийнх нь ихэд санаа зовдөг байсан ил тод байдлыг эрхмэлдэг. Тэр өөрийн цаг үеийн эхнээс л эхнэрээ ил харуулж ирсэн. Эхнэр нь нөхрийнхөө олон удаагийн айлчлалд дагалдав. Энэ айлчлалуудын явцад бүсгүй тансаг зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүнд дуртай нь ил болсон билээ. Умард Солонгос түүхэндээ анх удаа тэргүүн хадагтаатай боллоо. Үргэлж инээмсэглэдэг энэ бүсгүй орчин цаг олон талд байдлын бэлэг тэмдэг болжээ. Харин Ким Чен Ирийн хувьд маш олон нууц хадагтай нартай байсан юм. Тэднийхээ олонхын дэглэмийн урлаг соёлын дивизээс сонгодог байжээ.
Энэ дивиз нь эрхэм хайрт удирдагч нартаа зориулан тоглодог байлаа. Ким Жон Уны эхнэрийнх нь ажиллаар энэ салбараас төржээ. Өөрөөр хэлбэл Ким Жон Un өөрийн сонголтоо хийж эхлэх үе юм. Ким Жон Уны охидтой зугаацхыг нь хинч хязээж хориглож байгаагүй. Гэхдээ тэр энэ зүйлийг зөвхөн л сонирхоогүй. Тэр зөвхөн спорт сонирхдаг байсан. Үргэлж сагсан бөмбөг тоглоно. Нэг өдөр л миний санаа амарсан. Баахан залуу охидыг хараад тэр намайг дуудсан. Фужимото та энэ гөлгнүүдийг хараач гэсэн. Ингэж хэлхийг нь сонсоод л миний сэтгэл амарсан. Тэгвэл би өөртөө тэр удирдах чадна. Бүх зүйл сайхан болно гэж хэлсэн. Энэ дэглэм онцгой анхаарч чухалд тооцож байгаа өөр нэг эмэгтэй бий. Ким Жон Уны дэргэд оршуулгын үеэр нэгэн залуу эмэгтэй зогссон. Үзэл сурталын машин энэ залуу бүсгүй хинбэ гэдгийг огт тайлбарлаагүй. Энэ бол дарангуулагчийн хамгийн бага дүү Ким Оо Жон. Тоглож байгаад л дүүгийнх нь жив хунчсан, хувцсан тайлбардан. Энэ бүхнийг ганц Ким Жон Un олж хардаг байсан. Болгоомжтой гэж хэлээд л байнга татаж өг. Тэр дүүдээ маш их хайртай байсан. Одоо ч гэсэн их хайртай. Ким чин ирж бас охин дүүдээ яг л адилхан хайртай байсан. Тэр яг л аавтайгаа адилхан тийм зүйлийг хийж байна гэж. So he's doing exactly what his father did, just the same. What's interesting is Хамгийн сонирхолтой нь Ким Жон Un хүчтэй эмэгтэйчүүдээр өөрийгөө хүрээлүүлж байна. Хүүхдийн паркинг нээлтийн үеэр тэр эхнэрээ дагуулж ирсэн. Бас аав их чиг. Ким Жон Ирийн дүүг шүү дээ. Аавыгаа дуурайсан нэг зүйл нь хүчтэй эмэгтэйчүүдийг үнэлдэг. Нэг хоёроор л илүү баг. Тэгэхээр энэ бол патриарх систем биш. Тэр эмэгтэй хүнийг ч хүндэлж үгийн сонсдог. Ким Жон Un дүүдээ төрийг залгамжлуулахаар бэлтгэж байгаа. Эрүүл мэндийн зэрэг ноцтой асуудал гарсан тохиолдолд 2014 оны сүүлээр залуу удирдагч хэдэн сарын турш алга болсон нь хөлийн шагаанда мис засал хийлгэсэнтэй холбоотой байлаа. Хөл нь дагуулсан энэ үедээ ч тэр мэдээллийн хэрэгслийг ашиглаж өөрийнхөө тухайн мэдээллийг хаалтгүй өгч байна. Өмнөх амьд бурхтаас эрс ялгаатай тэрний тухайн мэдээлэл Солонгост өдөр тутамд гарч байна. Энэ бичлэгдэр сэргүүд тэрнийг хүрлцэн ирсэн явдалд талархаж байгаа нь сорон зор татаж байгаа мэт харагдана. There's nothing special about Энэ дүр сүжлийг хараад гайх юм байна. Here in North Korea, Kim Jong Un is like Jesus. Умар Солонгост Ким Жон Un Иесус л гэсэн үг. Та Христийн шашинтай байгаа Иесус өмнө ч гарч ирээд завинд суугаад толвол яах вэ? Та дагахч зүтгэхгүй гэж үү? Энэ тэрнээс өөр зүйл. Үнэн дээр энийг маш сайн төлөвлөсөн юм. Ард иргэддээ зочилдог агуу удирдагч. Супер хурдаар цаашилж байгаа агуу удирдагч. Цаг агаарч тэрний тушаалаар хөдлөх мэт. Дуу болгонд тэрнийг магтдаг. Тэр энэ бүхнийг сүртэй гэж хүлээж авдаг баг. Гэхдээ тарих угаана гэдэг аимшигтай. Ард иргэд нь тэр дуу бичлэгүүдийг байнга үзнэ. Өмнөд Солонгост төв телевизээр цацагдсан энэ дүр сүжлэг дарангуулагчийг шинэ нисгэгчид хичээл зааж өгөх хэмээн тайлбарлажээ.
Энэ дүр зураг мэрэгжлийн хүмүүст хачирхалтай харагдаж болох ч дэглэмийн хувьд шид төлөвлөрүүдийнх нь нэг юм. Энэ бичлэгийг үзэж байхад надад нэг асуулт төрлөө. Энэ бичлэг жүжигийн аль хэсэг юм бол? Энэ маш сайн төлөвлөсөн жүжиг Ким Жон Уны үзэл сурталын системд ямар үүрэгтэй вэ? Байнгын нэмсгэлдэг, олон түмэндээ хайртай хүнтэй гэрлэе гэж санав. Гэтэл та яаж өөрийнхөө хүмүүст ингэж хандав? Та яаж өөрийнхөө авга ахыг хөнөөв гэсэн асуулт гарч ирнэ. Яаж ийм зүйл зэрэг орчих вэ? Гэтэл бид ийм зүйлийг яг одоо харж байна. Хүмүүс тэрнийг жүжиглдгүй л гин. Гэхдээ нэг талаар тэр бол сайхан сэтгэлтэй, сэтгэл татмаар өдөрдөгч. Нөгөө талаар тэр харгас буурангуй хүн. Хоёр солонгосын хилийн заагдах энэ газрыг жуулчид олноор зорж ирдэг байна. Өмнөд солонгосын гэр бүлүүд Нямгаргийн амралтаараа энд ирж хоёр улсыг заагалсан энэ өргөн уудам талыг харахаар ирдэг. Мэдхгүй да. Хэвлэлээр гарч байгаагаас өөр Ким Жон Уны тухай бодиттой мэдээллийг олж авна гэдэг хэцүү зүйл л дээ. Гэхдээ энэ мэдээллүүдээс харахад тэр төрийн толгойд удаан суухгүй л болов. Герман улс хүртэл нэгдсэн. Гэтэл солонгос жижиг хэрнээ хоёр хуваагдчихдаг. Хэрвээ нэгдвэл чинэлэг сайхан амьдарч болно. Би нэг л өдөр нэгдсэн улс болно гэдэгт итгэдэг. Ким Жон Ун тэр нэлээд дайчаа. Миний бодлоор тэр хэтэрхий залуу. Залуу учраас хэтэрхий төрөмгий байна. Залуу учраас тэр их аюултай. Би зэрэг харамд 32 жил ажиллаж байна. Энэ туршлагаас гарвал өмнөд солонгос, умард солонгосын армийг ялж чадав. Гэхдээ энэ дайн цус асгаруулсан эмгэнэлтэй өмнөд солонгост их сүйрэл дагуулна. Энэний зэрэгцээ энэ дайн дэлхий дахинд хүчтэй нөлөөлнө гэдгийг хэлэх нь зүйтэй. Хүйтэн дайныг заагалсан энэ хаалт нурах боломжтой юу? Солонгосчуудын хувьд энэ асуулт аль хэдийн хуучирчээ. Нэг нь жарны турш салангад байсан учраас хүмүүс хоорондын гэр бүлийн холбоо харилцаа тасарчээ. Эхний яндах Кимийн гэр бүлийн шоу 60 жил үргэлжилж байна. Энэ савнгийн дүр солонгосын хойгийн хувь заяаг шийдэх хүчтэй. Экотлизийн кино гадаад нэвтрүүлгийн алба 2016 он.